Шинжлэх ухаан тань мэдхэн од мөндөр савг үзэх сонсогчдоо сүрээр дарагч хэмээх гал морин жилийн амар мэндийг айлтган мэдчилж байна. Хөтлөгч Инх хотын бэлтгэн өргөдөг кино төх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр савг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хост төлөөнөөр хүрч байна. Энэ дугаарыг хамтран ажиллагчаар ханиад томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаах Travelio, за мөн илүү гүйцэлүүх TV дэмжиж ажиллаж байна. За Премэнд. За сайхан шинжилж байна уу? Сайхан. За 1943 оны 8 сарын 17-ны өдөр Нью-Йорк хотно Виржиниа болон Роберт гэх урлаг тартай залуухан хос анхны бөгөөд цорын ганц хүүгээ үлгэдэн авч. Тэд хоёр зураач мэрэгчлээ зургийн хичээл дээр анх танилцж байсан гинэ. Харин нөхөр болох Роберт Де Ниро нь зураачаас гадна уран баримлч залуу байсан. За өнгөрсөн жил нь буюу 1942 онд танилцаад шууд жилийн дараа гихтэл амьдрал зохиогоод ингээд хүүтэй болж байгаа нь. За хүүгээ үлгэдэн аваад Роберт Антони Де Ниро Jr гэдэг нэр хайрласан. За тэгэхээр өнөөдрийн бит хоёрыг ярих юм бол Роберт Де Ниро гэж Холливуудын хамгийн мундаг жүжигчтэй нэг домгуудын нэгийг өнөөдөр ярих юм. За ингээд их жаргалтай амьдарч байна гэж бодож байсан боловч хүүгээ 2 нас хүрдэг жил нь хосууд гэрлэлтэд цуцлуулсан. Тэдний хооронд хэрүүл тэмцэл болсонгүй, хөрөнгө мөнгөний маргаан байсангүй, бие биедэг их хайр сэтгэл нь хүрсэнгүй. Гэхдээ нэг шалтгаан байсан. Хэдий салсан ч гэсэн Виржиниа болон Роберт нар үхэн үхтлээ маш сайн найзууд байгаад хүүхдээ эцэг эхийн ясаар хүмүүжүүлж байсан гэдэг. За Робертийн амьдралд нэг иймэрхүү адармаатай түүхээр эхэлнэ. Эцэг эхэн салсны дараа ээжтэйгээ Нью-Йоркийн Италичууд их суурьшсан газар амьдардаг байсан гэнэ. Аав нь Итали гаралтай учраас тэднийх Нью-Йоркийн яг тэр хэсэгт амьдардаг байсан юм. Тэгээд салаад явахдаа мэдээж аав нь бүх эд хөрөнгөө байраа эд тогшлоо одоо эхнэр хүүхд хоёртаа үлдээгээд явсан. Гэхдээ хүүхдтэйгээ ойр байх гэсэндээ нэг их хол нүгээгүй. Хажууханд нь амьдардаг байсан гэнэ. Роберт хүү ихэвчлэн ганцаараа үлддэг байсан тул гэртээ байх нь ховор. Гадаал тэнжээдэг тийм хүүхд. Ойр орчмын хүүхдүүдтэйгээ найзлаад их нийтж хүүхд байсан. Энэ багийнхаа найзуудтай одоо хүртэл найзалдаг гэж байна. Тэрнч бараг 80 жил найзалж байгаа гэсэн үг байхгүй юу? За манай хүний очиг Bobby Milk буюу сүүн Bobby гэдэг. Ягаад гэвэл их цайвар цонхгор царайтай. За Роберт гэдэг нэрний товчлол Bob болчдөг байхгүй юу? Тэгэхэд Bobby гэж. За уг нь Bob гэж дуудаад явах байсан боловч би нөгөө Bobby Brown гэдэг Whitney Houston нөхөрт амар дургу байхгүй юу? Одоо тэгэхээр яшиг төв. Харин тийм. Тэр бодогдоод уур хүрх гэдэг байна. За Роберт мод багасаа аавынхаа урланд олон цаг өнгөрүүлдэг. Түүнийгээ ч дагаад урлагт дуртай болсон баг. Аав нь мөн кино театрт дагуул явж байнга кино үздэг байсан нь манай хүнийг ирээдүгөө сонгоход их чухал нөлөө үзүүлсэн байна. Бага сургуульд 10 настай байхдаа л сургуулийнхаа тайзан дээр жүжигт тоглоод үүндээ ч их дурлаж жүжигчин болохоор шийдсэн гэдэг. Энэ бид хоёрын ярьж байгаа түүхтэр ийм тохиолдол маш их байдаг. Хар багадаа л ирээдүгөө шийдчихдэг. Тэгэхэд би 10 настайдаа юу хийжсэн бол тэд нэр бүр ингээ багасаа ингээд философи тийм шиг байна. Багасаа чи ингээд юу өсөж байгаа, юу хийхийг бодож байгаа тэрийг ингэж шийддэг ч юм уу тийм. Эцэг их ч тэгж хүмүүжүүлдэг юм шиг байна. Яг нэг жижигхэн зүйл дээр ч гэсэн энэ чи дуртай байна уу, дургүй байна уу? А энэ хоёр утасны чи алийг өмсөх вэ гэдгийг сонгуулж чаддаг учраас өөрсдийнхөө хувьд бас тийм сонголтоо эрт хийдэг юм болов бүр. Тийм. Тэг яг сонирхолтой юм хөгжүүлэхэд бас тусалдаг тийм. Дандаа эцэг эхчүүд нь аюу нөлөөлж чинь тийм. Харин тийм. За ингээ Роберт ахлах ангид орохдоо сургуулаа солиод урлагийн чиглэлийн сургуульд орсон баг. Гэхдээ жүжигчнээр ажиллах гэж их яарсан юм шиг байна. 16 настайдаа сургуулаа хаяад шууд ажил хийж эхэлсэн. Нэг өдөр телевиз үзэж байгаад ийм авиаско нөхдүүд кинон тоглоод амьдраад байгаа юм бол би ч гэсэн чадах юм байна гэж бодсон баг. Би эднээс хамаагүй дээр шүү дээ гэж бодоод шууд шийдвэр гаргаад сургуулаа хийсэн. За энд нэг зүйлийг би яг тоцтгож хэлмээр байгаа. Бид хоёр сургуулаа хийсэн хизээч сайшааж байгаагүй. Би нэг комент уншсан л да. Эднэрийн хүүхдүүд өөрсдөө сургуулаа хийчихвэл яах вэ гэдэг. Сургуулаа хийх хизээч сайшааж байгаагүй. Гэхдээ энэ хүмүүс сургуулаа хийсэн ч гэсэн яг хаашаа одоо мөрөөдөж байгаа. Тэр мөрөөдлөхөд дагуу өргөжлүүлээд сурдаг. Суралцж эхэлдэг тийм. Тэрийг бас тоцтгож хэлмээр байгаа. Сургуулаас заавал төгсөх ёстой шүү. Тэрнээс сургуулаа хаяад өстой ингээд явах юм шүү гэдэг юм биш. Түүхэн л энэ. Дээрэс нь энэ хүмүүс нөгөө яг аль биесний сургуульд биш ч гэсэн амьдралаа суралцах чадвар аюулгүй сайтай хүмүүс байгаад байна шүү дээ. Яг үнэ.
За Роберт хэдий сургуулаа хийсэн ч гэсэн харин жүжигчний хувьд дахин илүү ихийг сурах ёстойгоо ойлгоод Ли Страсберг нөгөө нэг хүн байж та тийм. Жүжигчин бэлддэг үү? Тийм. За Страсберг болон Стелла Адлер нарын сургалтанд сууж эхэлсэн. Энд тэрээр анх удаа Станиславскийн систем гэдэг жүжиглэх арга барилыг анх заалгаж эхэлж байгаа. Энэ нь шүү дээ дүрдээ бүрэн орж сэтгэл зүг нь мэдэрч хит жүжиглэхгүй за яг таарсан тэр жүжиглэлтийг гаргадаг арга барил байхгүй юу? Тайзных биш гэсэн үг. Тайзных чинь жоохон хит жүжиглэлт гаргадаг шүү дээ тийм. Манай энэ Станиславский. Тий, Станиславский. Станиславский. Одоо нэг юм Станиславский, Мерхолд гэдэг нэг юм өөр ийм хідэн оргил сургалтын системүүд байгаад байгаа юм. Станиславский болохоор ерөөсөө л хэрвээ бий. Одоо би их хотын дүрд тоглол ингээ бүр яг дотроосоо ингээ жүжигчний ур чадвараа гаргадаг, өөр дээрээ боддог, тийм бүр хитрхи гүн ордог. Мерхолд нь болохоор одоо би инх хотын хийж байгаа хөдөлгөөнүүдийг дуурайж хийгээд инх хоттой адилхан сэтгэл зүйтэй болохыг болж болно гэж гаднаас нь дүрээх өгдөг. Нэг нь гаднаас нь өгдөг дотроос. Ихтэй дотроос гоё. Дотроос гоё. За энэ арга барилаар Мерлин Брандо хүртэл суралцаад Стелла Адлер дээр хичээл үздэг байсан юм байна. Хэрвээ чи нэвтрүүлэг хөтлөж байгаа хүний тухай ярьж байгаа бол яаж нэвтрүүлэг хөтэлдгийг мэддэг байх хэрэгтэй. Бүр нэг удаа ч хамаагүй нэвтрүүлэг хөтлөөд үдцсэн байх хэрэгтэй гэж заадаг ийм арга барил. За энэ сургалтуудаас 20 хүрч анхны ажлаа автлаа Роберт маш их зүйлийг сурсан. Маш их зүйлийг сурч байгаа тийм. Гоцавьястаа онцгой нэг нь л биш бол маш их суралцаж, маш их хөдөлмөрлөх ёстой. За Роберт ч гэсэн ангидаа нэлээд сайн сурагч байсан бол л та. 1963 онд тэр олон залуухан жүжигч дундаас найруулагч Брайан де Палма гэдэг хүн манай хүнийг анх олж хараад өөрийн анхны бүтээлүүдийн нэг болох The Wedding Party гэдэг кинонд гол дүрээр сонгож авдаг. Анхны дүрээр гол дүр аавна гэдэг хүн баг байхгүй. За ингээд манай хүн анхны цалин болгож $50 авсан байна. За 63 оны $50 ч одоо их юм л да $100 юм болоо. Их баг мөнгө л авсан. Гэхдээ дуртай мөрөөдлийн ажлаа хийгээд анхны цалингаа авна гэдэг бол үнэхээр хамгийн том аз жаргал байна. За хэний ч танихгүй хүнийг гол дүрдээ сонгоно гэдэг бас өөрөө их эрсдэл. Манай хүний нэрийг бүр кинон дээр буруу бичсэн гэж. Гол дүрийн жүжигчний нэрийг. Тэгэхээр манай хинч танигдахгүй байсан эндээс харагдаж байна. За гэхдээ энэ кинон тэр дороо нээлттэй хийсэнгүй. Харин ч бүр Робертыг нэлээд нэр хүнд олдсны дараа буюу 1969 онд бараг 6 жилийн дараа нээлттэй хийсэн. За харин Робертыг хүмүүс анх The Three Rooms in Manhattan гэдэг киноноос олж харсан. Жинхэнэ гар орж гардаг дүр чинь энэ. Гол дүрийн хоёр хоол идэж хахад ардлахын ширэн дээр суучдаг байхгүй юу? Бүр манай хүний нэрийг каст дээр ч бичээгүй. Ерөөсө зүгээр л олны хэсгийн л нэг хүн болсон байна. Ингээд эх 2 жилд нь мөн л олон дүр авч чадсангүй. Жижиг ганц 2 кинонд олны хэсэгт тоглож байсан. Харин энэ үед нь нөгөө найруулагч Брайан де Палма шүү дээ. Дараагийн кино төсөлтөд манай хүнийг дахиад урьдаг. Тэгээ бүр дахиад гол дүр өгч байна. Greetings гэдэг энэ кинонд манай хүн кино найруулагчийн дүрийг бүтээдэг. Роберт анх удаага өөрийн нэрийг кинонд инхүү бичүүлж чаддаг. Одоо бүр зөөр бичүүлж байгаа тийм. Энэ кино 9 дахь удаагийн Берлиний кинонуудаас мөнгөн байгуу шагнал хүртээд найруулагч болон жүжигчтэй олон таниулж чадсан. За найруулагч Брайан болон Роберт нар сайн найзууд болоод төд удалгүй дахин нэг удаа хамтардаг. Dark comedy төрлийн энэ кинон мөн л үзэгчд болон шүүмжлэгчдэд таалагдаад тэдний хамтарлыг шагшин магтажсэн. Үнэхээр супер хамтрал байна гэж. За ингээд Роберт ямар ч байсан Холливуудад ийм нэгэн жүжигчин гарч ирсэн шүү гэдгээ инхүү зарлж чадчих. Энд тэн тоглож байдаг тэр нэгэн жүжигчин залуу гэдгийг хүмүүс одоо анзаардаг болсон. Гэхдээ нэрийг нь санах нь юу вэ? Нэрээ дуурсгахын тулд том кинонд том дүр бүтээх ёстой. Анхны кинонд тоглоод эхний хэдэн жил нэг иймэрхүү л байдалтай өнгөрсөн байна. Гэхдээ тэр бүтээсэн дүр бүрээ сэтгэлээсээ гаргадаг, сэтгэлээсээ бэлддэг, бүр маш их бэлддэг байсан гинэ. Энийний дараах нь Bloody Mama гэдэг нэртэй кинонд туслах дүр бүтээхтэй маш их чин хайсан. За ингээд зураг авах хоттой кино багийнхнаас өмнө ирээд тэр хотынхны байр байдал, ааш аяг юу гэдгийг тэр бүгдийг судалж исэн гэж. Тэгээд тэр хотын тухай үзүүлэх кино байхгүй юу? Тэгэд мэдэрч штэ тэр чинь тийм. Нөгөө л яг нөгөө заалгасан юм аа хэрэгжүүлж байгаа юм тэр.
За энэ кинонд тэр анх удаа Оскарын шагналт хүнтэй тоглосон. За энэ нь ч бас түүнийг илүү их хичээхэд нөлөөлсөн болов. За Blurry Mama тэр жилийнх хамгийн их орлоготой киногоор тодорхойд энэ чинийгээрээ манай хүний нэр хүндийг өсгөж өгч байгаа. Дараа жил нь л ихэд тэр 3 төсөлд зэрэг оролцож эхэлнэ. Тэгэхээр Blurry Mama түүний нэр хүндийг хэрхэн өсгсөн эндээс тодорхой харагдаж байгаа. 1971 онд тоглосон 3 киноны нэг нь The Gang That Couldn't Shoot Straight гэдэг кино. Одоо чигээрээ будж чадгүй гар удал гэж байгаа юм шиг байна. Энэ кинонд тэрээр Итали гаралтай гангстер Joe Gallo гэдэг нэртэй хүнийг дүрийг бүтээдэг. За эндээс л бүх юм эхэлж байгаа. Тэрээр анх удаа гангстерийн дүрийг бүтээж байгаа нэ. Тэгсэн энэ киног анх домогт найруулагч Francis Ford Coppola найруулах гэж байхад халагдчихсан юм. За мөн гол дүрт нь Al Pacino тоглох гэж байхад бас болж исэн гэнэ. Al Pacino болохоор өөр нэг мафта кинонд тоглох гээд энэ киноноос татгалцсан гэнэ. Тэр өөр нэг мафта кинонд мэдээж загалмаас эцэг шүүд. Энэ хоёр жүжигчний хувь тавилаа их төстэй. Нэгэн үед амьдарч байгаа. За хоёулаа Итали гаралтай, мөн эцэг ихэн салсан. Тэгэд хоёулаа мафта кинонд тоглосноор алдар нэрийн өргөлд гарсан ийм хоёр жүжигч. Мөнхийн өрсөлдөгч байхаар заяагцсан мэт. Замлынхаа ихэн хэсэгт хоорондоо зарим дүр дээр өрсөлддөг байсан. Харин тэд Сильвестр Сталлоне, Арнольд Шварценеггер хоёр шиг бие биенээ үзэн ядаад дайсагнаж ирсэнгүй. Замлынхаа ихэн үед хоорондоо танилцаад бие биенээ мэддэг байгаад сүүл бүр найзууд болсон ийм хүмүүс юм. Бие биенээсээ суралцаж маш их хүндэтгэж ирсэн. Francis Ford Coppola загалмаас эцгийн жүжигчдийг сонгож байгааг сонсоод ихэн Роберт дүрийн шалгаруулалтанд орох гэж ирсэн юм. Тэгс чи Al Pacino сонгогдож байгаа гэдгийг мэдээд татгалцж ирсэн гэдэг очихоо. Найз нь. Тийм, үндтгээд шүү дээ. Яг адилхан Итали гаралтай хүнийг тийм. За харин дараа нь 2 дугаар ангид нөгөөрөө орсон шүү дээ тийм. За анхны гангстерийн дүрийг бүтээгээд тэрний дараа нэг хэсэг театр тоглосон гэдэг. Магадгүй Al Pacino тэндээс гарч ирсэн мундаг жүжигч учраас жүжиг тоглох юмар гэдгийг мэдхийг хүссэн баг. Бас суралцах гэсэн бодолч түнд байсан байж мэдэх юм. Дайснаа дармаар байвал хэлийг нь сур гэдэг баг. Явсан замлаар нь явж шүү дээ тийм. За ирээдүйд өөртөө энэ хүчтэй өрсөлдөх нэгээ юу чаддгийг өөрөө ч ихсэн чаддаг байх хэрэгтэй. За харин дэлгэцийн дараагийн бүтээл нь Bang the Drum Slowly гэдэг нэртэй бейсболын буюу спортын тухай кино байсан юм байна. Энэ кинонд тоглох маш их хүсэлтэй байж өөрөө. Кинонд сонгогдох гэж 7 удаа шалгаруулалтанд очсон юм. Шалгаруулалтанд очих болгонд л ямар нэгэн зүйл нь гологдоод за тэр бүрийг бүгдийг зассаар 6 удаа хасагдсны эцэст харин 7 дахь дээр нэг юм тэнцсэн юм. Гэтэл бейсболын талаар ямар ч мэдлэггүй. Ингээд бас судлаад эхэлж байгаа. Бейсболын тэмцээнүүдийг очиж үзээд, дүрдээ бэлдээд, өөр мужид очоод хиллэг аялганы бэлтгэл хүртэл гэж. Өөрийнх нь дүр дээр нэг урд зүгийн л нэг дүр байсан юм шиг байна. Тэгээ тэрнийхээ ингээд аялгад нь бас бэлдээд байгаа байхгүй. Маш их сэтгэл гаргаж бэлддэг. Манайхан ч бас ингэмэр л байгаа тийм. За мэдээж их хөдөлмөр үр дүнгээ өгсөн. Энэ кинон маш амжилттай болоод шүүмжлэгч нарт түүний тоглолтыг магтаж эхэлсэн. Тэгэд бүр ирээдүйн том хот гэж бичиж байгаа. Ингэж нэрлэж байсан хүмүүсийн дунд залуухан найруулагч Мартин Скорсезе байдаг. Энэ хоёр маш их хамтарсан баг тий. За мөн адил Итали гаралтай найруулагч манай Робертийг энэ спорто киног нь үзээд өөрийн дараагийн төсөлтэйг барьдаг юм. За хэлээ бинтгэж танилцуулъя. За тийм. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ханиа Томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаах Travel-io дэмж ажиллаж байгаа. Тэгэхээр одоо сар шинийн баяр үргэлжилж байна. Бид нар айлчин залгууд их хийж байна те. Тэгэхээр энэ үедээ манайхан айлаар орохдоо нялх няраа хөвгттэй айлаар орж бас орно шүү дээ. Ер нь тийм болохоор танд юм толгой өвдөх, хоолой өвдөх, нусгоожих, халуурах, найтах, за бие зараах ч юм уу ерөнхийдөө нэг ханиадны шинж тэмдэг дөнгөж эхлээд байгаа бол Travel-io уучаарай. Тэгэхээр ерөөсөө ихэнх шатандаа бол нам дардаг. Та очиж авах боломжгүй бол H point segment-ээс захиалаад үнгүү үргэлээд авах боломжтой. Ер нь бүх хэмээн сангуудаар худалдаалагдаж байгаа. За уухад бол амтны үед тийм муухай биш. Айл руу ороод бас борцог дүрээд идчихэж бас болдог те. Тийм болохоор манайхаа ерөөсөө яг ийм үед нөгөө айлаар залгуут хийж байгаа, тэврэлдэж байгаа одоо юм ард заслийн замаар ханиад вирус дамжих боломжтой үед бид нэр аягүй сэрэмжтэй
Хариуцлагатай байж бас тэр хөөрхөн жаахан мамануудыг ч ханиадгүй байлгах юм байгаа шүү. Тэр явлыгаа аваарай. За тий. За баярлалаа. За баярлалаа. За Main Street гэдэг нэртэй энэ киноноос эхлээд энэ хоёр хүний хамтрал эхэлдэг. Мөнхийн хамтрал эхэлж байгаа. Итгэж найдаж болох тэр нэгэн хамтрагчаа олоод ир гэх юм бол энэ хоёр бие бинийгээ дуудана. Харин анх танилцсан бүр өсвөр насндаа гинэ. Хин хинэн кино урлагт хурч үзнэ гэж шийдээчгүй байхдаа танилцж ирсэн юм байна. Харин дараа нь нэг нь мундаг найруулагч болоод нөгөөд нь мундаг жүжигчин болсныхаа дараа шинээр танилцж байгаа нь. Мартин Скорсезе Робертыг кинонд хувираад дуртай дүрээ ав гэж хэлсэн байна. Гэхдээ би чамд Johnny Boy гэдэг нэртэй энэ дүрийг ер нь төлөвлөсөн байгаа юм. Энд гээд энэ дүрээ өгч байгаа юм. Энэ кино бол Робертын тоглож байгаа хоёр дахь мафта кино. Роберт зургийн талбайд орж ирээд л яг тохирох хүн гэдгийг харуулж эхэлсэн гинэ. Скорсезе ингэж дурсдаг. Би олон ч жүжигчнийг шалгаруулалтанд оруулсан. Гэхдээ Роберт ч хүн байгаагүй. Тэр яаж жүжиглэхээ, юу өмсөхөө, бүр яаж зогсохооч мэдчихсэн гэсэн. Тиймдээч найруулагч түнд Робертод юу хүснээ хийх эрхийг нь олгосон гэнэ. Чөлөөтэй импровайз хийж болно. Чи угаасаа бүгдийг чадж байгаа юм байна. Ингээд Роберт ч гэсэн чөлөөтэй байж идж ууч эхэлсэн. Роберт дүрдээ маш сайн бэлдээд хаяа бүр хинтэй ч харьцахгүй дүрээ бэлдээд алга болчдөг. Энэ бүр өөр хинтэй юм нэг юу юм бэл. Арга барил гэх юм уу, хэв маяг гэх юм. Дүртээ ажилдаг ажиллагаан тий бүр. Тийм. За энэ киноны дараа шүүмжлэгч нар Робертыг тэнгэрт тултал магтаж эхэлж байгаа. Энэ дүрээр анхны томоохон шагналаа буюу шүүмжлэгч нараас олгодог шагналыг авч байгаа. Шилдэг туслах дүрээр. Тэгэхээр тэр чинь ямар том шагнал вэ гэдэг. За Main Street гэх энэ кино бол Мартин Скорсезегийн өөрөө зохиолыг нь бичиж найруулсан анхны кино. Кино хийх мөнгөний Фрэнсис Форд Коппола өгч ирсэн юм. Тэгэхээр Фрэнсис Форд Коппола ч өөрөө бас дөнгөж загалмаас эцэг найруулсан тийм их мөнгөтэй хүн биш шүү дээ. Тэгэхээр дуртайг мэдээ дэмжсэн юм бол тийм адилхан Итали гаралтай хүн учраас бас ингээд нутгийнхаа дүүд гэх юм уу тийм таарч нас нь юу юм бол таа. Тэгээ дэмжлэг үзүүлж байгаа нь. Харин кино амжилттай болсны дараа Фрэнсис Форд Коппола Робертыг өөрийн дараагийн төсөлтөд урьдаг. Энэ бол алдарт загалмаас эцгийн 2 дугаар анги. За эхний анги нь дэлхийн шилдэг кино болсны дараа 2 дугаар ангид мөн шилдэгүүдийг тоглуулах хэрэгтэй. Тэгэхээр дөнгөж гарч ирж байгаа Робертыг дуудана гэдэг өөрөө эрсдэл. Нөгөө талаараа найруулагч Робертыг чадна гэдгийг мэдчихсэн байна. Ингээд гол дөрүүдийн нэгийг өгчөж байгаа шүү дээ. За ингээд мөн Роберт Де Ниро болон Ал Пачино хоёр анх удаага нэг кинонд хамт тоглож байгаа юм. Гэхдээ нэг зурганд ордгоо ч гэсэн ямар ч гэсэн нэрээ анх удаа хамт бичүүлж байна. Тийм нэрээ нэг зурганд орохгүй шүү дээ. Тэр чинь нөгөө юу нэмч те. Тийм өөр цаг хугацааны. Залуу нас нь болчих юм чи те. Тийм байна. За гэхдээ манай хоёр маань цаашид 2-3 удаа хамтарч кино тоглож байгаа. За Godfather-ын тухай зөндөө ярьсан. За 2 дугаар анги дээр Оскарын 11 төрөлтнөр дэвшээд 6 төрөлтөнд ялалт байгуулдаг. Тэдний дунд эрэгтэй, шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал байна. Энэ бол мэдээж Робертын нэр. Анх удаага Оскар дэвшээд ялалт байгуулж байгаа нь. Манай хүн харин өөрөө шагналаа гардаж авсангүй. Италид 1900 гэдэг киноны зураг авалттай байсан учраас ирж амжаагүй юм. Маргааш өглөө нь л өөрийгөө ялалт байгуулсан шагналыг нь Фрэнсис Форд Коппола өөрийнх нь өмнөөс авсныг нь олж сонссон гэдэг. Энэ дээр бас харамсалтай. Жүжигчин хүний мөрөөдөлчтэй Оскар бол тээ. Тэгээд дэвших нь өөрөө эн чинь маш том нэр хүнд. Дэвшээд тэр заалан сууж ах чи өөрөө амар гоё үйл явдал байхгүй. Гэтэл өөрөө очиж чадаагүй. Бүр тайзан дээр гарах байсан гэж тээ. Харин тийм. Эн чинь амьдралд тохиож болох цорын ганц боломж ч байж мэдэх байхгүй. Дахиж нэр дэвшиж чадаач үгүй ч бүү мэдэн шүү дээ. Гэтэ Роберт зүгээр дэмэд тэнэг байх нь ажиллаа хийж авчихсан байна. За дэлхийн хамгийн шилдэг кино тоглож байгаа нь яг дараа жил нөх юм чи. Дахиад л Taxi Driver гэдэг сэтгэл зүйн драмыг маш мундаг кинонд тоглодог. Найруулагч нь мэдээж Мартин Скорсезе. Тэдний хоёр дахь хамтрал нь энэ. За Роберт Вьетнамын дайнаас эргэж ирсэн цэрэг таксины жолооч хийж байгаа одоо тийм хар барын амьдралыг харуулдаг. Нью-Йоркийн хар барын амьдрал гэх юм уу? Тэр дүрэг бүтээдэг. Энэ кинонд ирээдүйн од Оскарын 2 удаагийн шагналт Жори Фостертэй хамтарч тоглодог.
Жори хэдий өмнө нь олон төсөл дүр бүтээсэн байсан ч гэсэн ийм хэмжээний кинонд анх удаа тоглож байгаа нь. Жори Робертоос маш их юм сурсан гэдэг. Ерөөсө миний замнал Робертын нэр одоо салшгүй холбоотой. Би ирээдүйд бүтээсэн дүр болгоно Робертын зөвлөгөөгөөр ингэж ажиллаж исэн гэж ярьдаг юм бэл. Магадгүй нөгөө системээ зааж өгсөн юм билүү те. Яаж ажиллах уу гээл те. Тийм. Энэ үед чинь хин 15 настай бай. Жори Фостер. Жохоо юм баг шүү дээ те. Тэр найруулагч юу н хэлсэн гэдэг юм лээ. Чи энэ охинд юу зааж зөвлөөрэй гэдэг. Тэгэхээр энэ Мартин Скорсезе, Роберт Де Ниро хоёр Жори Фостерын амжилттай салшгүй холбоотой байна. Тийм ба шүү дээ. За Роберт маань энэ дүрдээ бэлдэх гэж такси барих зөвшөөрөл аваад Нью-Йорк хотоор такситай явдаг байсан. Таксинд явдаг байсан. Өдөрт 15 цаг сар гаруй таксины ажил хийсэн. Ингэж явхдаа Бремерийн гэмт хэрэгтний өдрийн тэмдэглэлийг байнга сонсч явдаг гэсэн. Таксины жолоочд хэрхэн аягалдгийг бас их судлаад мөн цэргийн бааз дээр очиод цэргүүдийн байр байдлыг ч гэсэн ажиглаж исэн гэдэг. Энэ чинь цэргээс ирсэн таксины жолооч. Шөнөөр яваад идэв лүү? Тийм шөнөөр явдаг. За мөн зэвсэгтэй харьцаж сураад маш их чинь хайсан. Яг ингэж бэлдсэн дүрүүд ер нь хүнд хүрээд киноч өөрөө амжилттай болдог. Энэ киноны гол дүр бол энэ киноч өөрөө Холливуудын түүхэнд үлдсэн айкон болсон дүрүүдийн нэг. Гэтэл энэ амжилтаас гадна дүрдээ бэлдэж такси барьж байхдаа анхны их нэртэйгээ танилцсан гинэ. Дайан Аббот гэдэг жүжигчин болох мөрөөдөлтэй бүсгүй Робертын таксинд суугаад тэгээд тэр хоёр нилээдгүй зүйлийг ярилцсан гинэ. Энэ үедээ бүсгүй нэг охинтойгоо хэлээд мөн жүжигчин болох мөрөөдөлтөйгөө ч гэсэн Робертт хэлсэн гэдэг. Роберт Де Ниро тэр дороо нөгөө бүсгүйг өөрийн кинонд өөрч тоглоулаад жижигхэн худалдагчийн дөрийг өгсөн гэдэг. Ингээд эдний харилцаа цаашдаа гүнзгэрдэг. Яваа их нэртэйгээ танилцсанд нь баярлалаа л да. Гэхдээ анхны гэхээр сайн анхны нөхөртөөгөө сулаа гэдэг шиг. Тийм ээ. Зүгээр их нэртэйгээ хэлчихдэг гэж байна. Дахиад хэлэх юм уу? Яах энэ юу яасан шүү. Ер нь хоёр удаа л гэрэлсэн. Гэтэ энэ үнч юу байсан юм шиг байлаа. Доктортой байсан юм шиг байлаа. Их нэртэйгээ 10 жил болоод дараагийн их нэртэйгээ бас нэлээд удаад 18 онд ихнэр нас орчдөг юм болов уу? Салцсан юм болов уу? Би бас тэр талаар нь сайн судалсан хөл тээ. Нөгөө манай Холливуд амар олон салаад идэг тийм салт бол биш юм байна. Тийм. За хэдий загалмаас эцгээр Оскар хүртээд ер нь маш амжилттай байсан ч гэсэн хүмүүс түүнийг нэг их танихгүй байсан гинэ. Яг тэр үедээ. Харин Taxi Driver гэх энэ киноноос хойш түүнийг хаан сайгүй таньдаг болсон. Робертын дүрүүдээс загалмаас эцгээс гадна энэ дүр түүний нэрийн хуц болсон дүр. За мөн анх удаага Оскарт шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд энэ киногоор дэвшиж чаддаг. Түүн ч туслах дүр байсан шүү дээ. За энэ Taxi Driver бол кино урлагийн түүхэнд хамгийн шилдэг бөгөөд онцгой култ болсон кинонуудын нэг. Канны кино наадмаас Palme d'Or хүртээд Оскарын наадамд 4 төрөлд нэр дэвшсэн. Тэдний нэг нь шилдэг кино төрөл байсан бол нөгөөх нь 15 настай Жори Фостер шилдэг туслах дүрд нэр дэвшиж чаддаг. Энэ кинод Жоригийн карьерийг аварсан бас өөр нэгэн аюултай зүйл болж эхэлсэн гинэ. Манай киног үзсэн Джон Хинкли гэдэг нэртэй энэ нэг хүн баг. Энэ хүн манай кинод маш их дурлаад ингээд Жори Фостер зогсолтгүй захиа бичиж эхэлсэн. Өөрт нь дурлалцсан юм уу яац. 15 настай охин шүү дээ. Маш их захиа бичээ мэдээж хариу байхгүй шүү. Тэгээд анхаарлыг татгал янз бүрийн юм хийдэг байсан гинэ. Ингээд Жоригийн анхаарлыг татах гэж яг кинон дээр гардаг шиг ерөнхийлөгч нэр дэвшигчийг хороох гэж оролцсон амьдрал дээр. Тэр үед Рональд Рейган ерөнхийлөгч нэр дэвшижсэн сонгуульд ажиллах нь үе юм байна. Энэ үед Вашингтон Хилтон зочд буудлын гадаа Рейган руу нөгөө Хинкли ч буутчихдаг. Тэ. Азар Рейган амьд гараад гэхдээ ямарсан шархацсан. Ингээд нэг жилийн дараа болсон шүүх хурлаар Хинклиг сэтгэл зүйн асуудалтай гэж үзээд гим буруугүйгээд тогтоодог. Гэтэ энэ бол ер нь зөв л дөө. Тэр чинь яг сэтгэл зүйн асуудалтай хүн гимт хэрэг үлд. За мэдээж сэргийлэх ёстой. Тэр бол мөн. Гэтэ тэр үлдчихлээ гэхэд тэр чинь яг өөрөө шийдвэр гаргаагүй. Сэтгэл зүйн асуудалтай юм чинь гэдэг үгнээс санддаг. Бид ч гэсэн өөрөө тийм асуудалтай байх юм бол энийг мэдэрч чадна л да. Бид одоо өөрсдөө мэдэрч чадахгүй байгаа учраас буруутай юм шиг түүнийг шийдэх ёстой юм шиг санагдаад байгаа гэж магадгүй. Эсвэл сэтгэл зүйн асуудалтай эсхийн маш сайн шалгасан байхаа нэрээ бас тэрэнд нь итгэхгүй байгаа юм шиг байна. Тийм. Сэтгэл зүйн асуудалтай. Гэтэ эн чинь зөвхөн шууд эмнэлэг энтертэй хөвтөж байгаа л да шоронд орохгүй ч гэсэн тийм ээ. Тийм байна.
Тэгэд энэ цагаас хойш Жори Фостерт ямар нэгэн тийм одоо хохирлч юм уу дарамт үзүүлэх юм шиг байна. За манай Роберт маань харин нөгөө Дайан гих бүсгүйтэйгээ гэр бүл болоод хүүхэдтэй ч болж амжиж байгаа. Дайаныг охинтой гэсэн шүү дээ тийм. Роберт өөрөө албан ёсоор эцэг нь болоод ингээд 2 хүүхэдтэй болж байгаа юм тэр. Ингээд аз жаргалтай гэр бүлээ зохиож чаддаг. Робертийн энэ амжилтанд түүний аав нь маш их баяртай байсан. Ганц хүүгээ мөрөөдлийн ажилдаа амжилт гаргаад аз жаргалтай гэр бүл зохиосонд нь хамгийн их баяртай байсан. Тэр ажлаас гадна ажил бол 2 дугаар асуудал. Аз жаргалтай гэр бүл зохиосонд нь маш их баяртай байсан гэдэг. Мэдээж ээж нь ч гэсэн бас баярлж байгаа. За Taxi Driver нээсэн тэр жил Робертийн тоглосон дараагийн кино нээлттэй хийсэн нутагт нэрт найруулагч Бернардо Бертолуччигийн 1900 гэдэг турны дээр дурдсан кино. Энэ нөгөө юу биш шүү. Legend of 1900 гэдэг тэр биш шүү. 1900-ийн домог гэдэг нэг кино байдаг шүү дээ. Төгөлдөр ууртай. Зөв тийм байна. Тэр биш шүү. Биш юм уу? Биш. Өөр кино. Энэ ч бүр айл дэвэн гаргасан кино байхгүй. Яг андуурчгүй гэл яаж. Тийм байна. Яг андуурхаар юм байна. За ингээд мундаг найруулагчтай хамтраад зөвхөн Холливуудад биш, олон улсад ч гэсэн ажил үзэж байгаа юм. За дараагийн кинонд шүүмжлэгч нараас муу гэдэг үнэлгээ авсан ч гэсэн манай хүний тоглолтыг харин магтсан хэвээр байна. Зарим нь бүр ийм чадварлаг жүжигчин ийм муу кинонд ямар юм хийж байгаа юм бэ гэж хүртэл хэлжсэн байна. 1900 биш шүү энэ. Дараагийн киног ярьж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо продюсерууд киногоо хүнд үзүүлэхийн тулд Робертийг урьж тоглолдог болсон гэсэн үг. Гангстер, таксины жолооч, бейсболын тамирчин байсан хүн туд удалгүй жаз хөгжимчин болон дахин дэлгэцэнд гарч ирдэг. Найз Мартин түүнийг дараагийн төсөлтэй урьж байгаа нь. Хөгжимт төрлийн энэ кинонд бэлдээд манай хүн 3 сарын хугацаанд саксофон хөгжим тоглож сурсан гэж. Саксофон ч ер нь хэцүү хөгжим шүү дээ. Ямархуу хөгжимч гэж байхгүй л тийм. Түүний гэтээ яг ингээд зураг авалтан дээр тэгээ тоглолцсон юм байна л да. Яг ингээд аялгаугаар нь Робертийн тоглосноор гэтээ тэр чинь 3 сар сурсан юм чи яаж төгс болох вэ? Яг тэр хэсгүүдийн мэрэгжлийн хөгжимчийн тоглуулад дахиж бичсэн гэдэг. Яг тэр хөгжмийн хэсгүүд. Гэхдээ Роберт ямар ч дүр байсан тоглож чадна гэдгээ энэ кинон дээр харуулж байгаа. Гангстер хүн жаз хөгжимчин болно гэж яаж хөвсөж чинь те. Бүх төрлийн мэрэгжлийн хүний дүрийг тултлан гаргаж байгаа. Гэтэ энэ кино хоёр найзын хувьд хамгийн хүнд зураг авалттай кино болсон. Скорсезе Роберт хоёр энэ кинон дээр анх удаа зөрчилдөд бүр найруулагчийн зургийн талбайгаас эмнэлэгт хүртэл хүргэжсэн. Тэгэд хэрүүлээгээд Скорсезе дахиж энэ дээр ч ажиллахгүйгээд хайж явж исэн юм бэл. Тэгэд нэг туслах найруулагч ч гэлээ тэр зургийг дуусгасан гэдэг ийм яриа байдаг. Энд Мартины сэтгэл зүйн нөлөө маш их нөлөөлсөн гинэ. Сэтгэл зүйн байдал нь. Учир нь найруулагч маань энэ кинон дээр гол дүр бүтээж байсан нэг бүсгүйтэй учир уруулаад гэтэл тэр эмэгтэй нөхөртэй байсан учраас бүтэх юмч боломжгүй. Тэгээ сэтгэл санаагаар унаад кино зургийн явцад асуудал үүссэн нь манай хоёрын харилцаанд бас нөлөөлчихөж байгаа байхгүй. За энэ жаз хөгжимтэй кинон амжилтгүй болоод бүтлгүүцсний дараа Мартин сэтгэл готролд ороод бүр буруу зуршилт автаад нөгөөдгөндөө донтож эхэлсэн гэдэг. Одоо хууль бус зүйл болоод алкогол энэ төр байгаа. Одоо бидний сайн мэдэх энэ агуу найруулагч маань энэ үед бараг л бүх зүйлээ хаяад донтолтойгоо эвлэрэх шахсан. Бараг амиач алдах ийм нөхцөл байдалд очсон юм бэл. Гэхдээ хэдий сүулт муудалцаад салсан ч гэсэн түүний найз Роберт нь Мартиныг буцаагаад авардаг. Түүний ийм байдалтай байгааг мэдсэн Роберт Де Ниро за Итали гаралтай боксчин Жейк Ламотогийн амьдралаар сэтгүүлсэн кино хийх санаагаа анхнд анх танилцуулж байгаа Мартин дээр. Тэгээд бүр чи заавал энэгээр кино хий. Тэгэд энэ муу зуршлаасаа сал гэд аварж гаргасан хүн Роберт байгаа байхгүй. Тэгээ Мартинд энэ санаа нэг таалагдаад ингээд кино хийхийг зөвшөөрдөг. Хэрвээ Роберт Де Ниро байгааг бол бид Мартин Скорсезе гэх энэ одоо нэрийг мэдэхгүй ч гэж магадгүй байсан юм. Роберт л түүнийг хар нүхнээс гаргаж авсан хүн. Өмнө нь Мартин Скорсезе манай хүнд боломж олгож ирсэн бол энэ удаа Робертийн хэлж болж байгаа. Кино урлагийн түүхэнд өөрсдийн нэрээр томоор үлдээсэн энтгэр хүмүүс бие биенээ дэмжиж унсан цагт нь нэгнээ орхилгүй явсаар энд хүндрэлт хүрсэн байх. Яг найз гэдгийн хамгийн гоё жишээнүүд энэ байхгүй. Найз гэж яваад гунтагт нь орхиод явцдаг тийм байгаагүй байна.
ер нь жоохон амжилттай явж байгаа хүмүүс тех тохиолдол байдаг тийм үү. За энэ үгээр явах тэгээд өөрийнхөө амжилтыг өгөөд явдаг. Гэтэл энэ хоёр тийм байсангүй. Хин хинийгээ унахт нь доор байхад нь татаж авчихсан баг. Тэ хамгийн гол нь тэр хүний сонирхлыг татаж чадах үйс тэр донтолтоос нь гаргаж чадхаар юмыг олж хэлж чадсан айгуу гоё мундаг байна тий. Яг тий. Найзаагаа мэдэрсэн. Юм дуртай гэдэг нь мэдчихэв. За хэл ивент тэтгэжээд хэлцүүлээ. За тийм. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар илүү гүцлүг ТV Innovation компани дэмжиж ажиллаж байна. За үзэж байгаа сонсож байгаа хүмүүстээ дуулгах нэг таатай мэдээ байна. Бид одоо бас сар шинийн амралтын өдрүүд бидэнд үргэлжилж байна. Look TV-гээс кино үзээд багц дүүрэн бэлгийн эзэн болох боломж бидэнд байна. За яг одоо Look TV премиум багцаа идэвхжүүлээд бэлэгтэй цэцээс хүссэн киногоо үзэх юм бол маш олон гайхалтай бэлгийн эзэн болно. За нийт 4 шаттай энэ уралдаа маань явагдаж байгаа шүү. Одоо бас дуусах тал руу болж байна. За тэгтээ та амралтынхаа өдрүүдэд завсар зайгүй кино үзэхэд юу намжин да. За ямар бэлэг хүлээж байгаа вэ гэхээр Samsung Galaxy ухаалаг цаг, Bose brand-ийн wireless чихэвч, Shangri-La Sport Club-ийн 3 сар үйлчлүүлэх эрхийн бичиг, Look TV премиум багцын 1 сарын дахиад үнэгүй эрх бэлгэлэх юм байна. Өөр бас гарын бэлгүүд байгаа. За тэгэхээр та нар маань хэрвээ кинонд дуртай бол, кино сонирхогч бол, кинонд дурлагч бол та Look TV премиум багцаасаа киногоо үзээд амралтаа бас гоё бэлэгтэй болох боломжтой шүү. За баярлалаа Innovation дээ. За баярлалаа. Одоо цагаан сараар сайхан амарцсан шүү дээ. Тэр үедээ л үзээд өгөх хэрэгтэй. Найруулагч Scorsese дээр дурдсан кинонд бэлдэж явах хугацаанд манай Роберт маань харин The Deer Hunter гэдэг нэртэй өөрийн дараагийн мундаг кинонд Christopher Walken, John Cazale, Meryl Streep нартай хамтран тоглодог. Энэ кинонд Роберт анх удаага аюултай үзүүлбэрээ станта өөрөө хийдэг. 10 метрээс ундаг хэсэгт 10 удаа тоглосон. 15 удаа тоглосон. Яаж болохгүй дахиад унаад байгаа. Мөн нисдэг тэрэгтэй хэсэгтэр яг зураг авалт юуэр нисдэг тэрэгний доор нэг юм хөл шиг юм байдаг шүү дээ. Тулгуур ингэсэн юм байд чарга шиг. Тийм. Тэр нь ингээд гүүрэн дээрээс олсонд орооцолтод унах шигсэн гинэ. Тэр чинь Робертийн дээрээс унах байхгүй. Тэр үхчихэж мэдхээр ийм аюултай юм болж байгаа гэсэн үг. Зураг авалт бүр маш хүнд болсон. Нисдэг тэрэгний дараа нөгөө цонхгор царай бүр цонхийдсан бууж ирсэн гэнэ. За Тайланд зураг авалт хийдэг. За энэ зураг авалт хийхэд нутгийн жүжигчдээс авч тоглуулдаг. Тэр дүр нь шүү дээ те. Манай гол дүрүүдийг тамлаад алгадах хэвээр. Гэтэл эхний Тайланд жүжигчин алгадаж чаддгүй гинэ. Тэгэхээр нөөр хүнээр орлуулад шинэ хүн авчирсан чинь нөгөө гар нь Америкчуудад өмнө голоосоо дургу нэг жүжигчин байдаг байхгүй. Тэгээ өстө манай хэдийг болгож тавьсан гэдэг. Энэ сэтгэлээс алгадаад бүр. Тий. Тэг Walken-ыг мдэггүй байхад нь бүр амар хүчтэй алгадаад нөгөөт бүр жинхнээсээ уурлаад бөө юм болж исэн. Тэгсэн чинь Walken бас Робертийн нүрэлөө нулимдаг хэсэг байдаг юм байна л да. Тэрийг Роберт мдэггүй гэж. Мдэггүй байжхад нулимдсан. Роберт уурлаад. Тэгээ бас энэ төслөөс гарна гэд бөө юм болж исэн л. Нилийн адал явдалтай энэ зураг авалттай болсон юм байна. Муухай мэдрэмжтэй шууд хүнд нөлмөлөх чинь бүр нэрээ. Тэгэлгүй яах вэ? Ямар ойлголт байх. Энэ киногоор Роберт маань дахин нэг удаа Оскарт гол дүрээр дэвшиж чаддаг. За ингээд 2 жилийн дараа нөгөө Мартин Скорсезе зохиолоо бэлэн болгоцсон киноны ажил нь энэ бэлтгэл ажил хангагдсан. Ингээд Робертыг дахин гол дүртэй дуудаж байгаа. Мэдээж дуудалгүй байх тань чинь. Робертын санаа юм чинь тийм ээ. Роберт 2 жил завсарлаж хагаад ингээд кино урлагт хэрэгж ирж байгаа байхгүй. Энэ 2 жилийн хугацаанд өөр кинонд тоглохгүй. Зөвхөн энэ Raging Bull гэдэг нэртэй кинонд бэлдсэн. Бараг 30 кг жин нэмээд боксер хичээллээд энэ үедээ 3 удаа жинхнээсээ боксийн тулаанд тэмцээнд орсон гэнэ. Ингээ хоёрт нь ялцсан гэдэг. Тийм үү. Уг нь бол кинонд бэлдэж байгаа шүү дээ. Боксчонтой кино болохоор. Тийм. Магад ингээд боксоор явсан бол амжилт үзүүлчихээр ч мэдчих. байх байсан юм байна. Энэ кино бол бодит хүнээс сэтгэлийн хийсэн кино юм зохиол нь. Ингээ Роберт маань зохиолын эзний гол дүр шүү дээ. Тэрнтэй очиж уулзаад хэд хэдэн удаа уулзаад тэгээ бүр дотны найзууд болсон гэдэг. Энэ Джейк Ламота гэдэг энэ боксчин Робертыг өөрөө бэлдэж ирсэн юм байна. Бүр бэлдээд тэмцээнд оруулж ирсэн гэсэн. Ингээд энэ хугацаанд Боби маань тэр хүний байгаа байдал гадаа төрөх юу гэдэг юм бүх юм хандлага зан чанар энэ бүгдийг судлаад ингэж дүртэй бэлдээд орсон. Харин найруулагчийн хувьд спортод нэг дуртай хүн биш гэнэ. Спортын чиглэлийн кино ерөөсөө хийж байгаагүй.
Харин энэ кино түүний хувьд шин сорилт байгаад Роберт бүр шахсаар аваад энэ кино хийлгэж байгаа шүү дээ. Чи энэ киног заавал хийх ёстой гэдэг. Робертийн хэлснээр энэ кино бол Скорсезегийн хийсэн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг гэдэг. Энэ кинонд Роберт Де Ниро, Мартин Скорсезе хоёр өөрсдийн дараагийн мөнхийн хамтрагч найз Жо Пешитэй анх удаа танилцдаг. Энэ гурван хүнийг салгаж ойлгох боломжгүй. Маш сайн гар нийлж ажилладаг гурван Итали байж байгаа. Raging Bull гэх энэ кино ашиг орлого олигтой болж чадаагүй ч гэсэн Оскарын 8 төрөлд нэр дэвшээд хоёрт нь ялалт байгуулж чаддаг. Шилдэг эвлүүлэг болон шилдэг эрхтэй голтгор. Одоо шагналаа авсан үстэй. Ингээд хүссэн хүлээсэн мөрөдөж байсан тэр шагналаа авч чадчих. Ер нь энэ үед Роберт баг тоглосон кино болгоно нь дүр болгоно ямар нэгэн шагнал авч шагнал нэр дэвшиж чадчих. Ер нь оргил үе гэж хэлж болно. 1984 онд зарим үзэгчдийн хэлдгээр загалмаас эцэгтэй төхнө гэдэг Америкт нэг удаа маш мундаг кино нээлттэй хийдэг. Роберт дахиад нэг удаа мафта кино тоглож байгаа нь. Харин энэ удаа Итали гаралтай биш, еврей гаралтай хүний дүрийг бүтээн. Манай хүн дүрдээ бэлтгэх гэж тэр хавьда хамгийн алдартай гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчтой уулзах санал тавьсан баг. Юу гэж зөвшөөрөх вэ гэдэг. Даварцсан. Кино тоглох гэсэн чи гэмт хэрэгтнийг дуурайх хэрэгтэй болчиход өөртөө ч уулзч болох уу гэж өөрөөр толгойлогчоос нь асууж байгаа байхгүй. За энэ киноны найруулагчаар Сержио Леоне ажилладаг. Ингээд Нүүдлс гэдэг энэ дүрд Роберт Де Нирог тоглуулна гэдгээ бүр 10 жилийн өмнө шийдтсэн байсан гэдэг. Загалмаас эцгийн 20 дугаар анги тоглолдог шүү дээ. Тэрийг харчаал энэ Нүүдлс манай киноны Нүүдлс мөн байна гэж таньсан гэдэг. За кино маань маш мундаг болсон боловч тухайн үеийн үзэгчид дахиад гангстертай мафтай юм кинод үзэхэд жоохон залхацсан байсан үе юм байна. Ингээд ер нь бол нэг үзээгүй 30 саяар бүтээд 5 саяын орлого болдог баг. Санхүүг авч чадсан. Харин кино бүтээлийн хувьд дэлхийн шилдэгүүдийн нэг болж чадсан. Киноны хөгжимч тэр уйтгар гуниг мэдрүүлдэг маш мундаг хөгжим. Домогт Эннио Морриконе энэ дээр биднийг дахин нэг удаа уяраадаг юм. Энэ киноноос хойш Роберт маань дэлгэцээс хол байхаар шийдээд театрт нэг хэсэг ажилласан гинэ. Өөрийгөө шинээр цэнгэлэхээс гадна гангстерын дүрээс бүр залхаад исэн гинэ. Дахиж ийм дүр тоглохгүй. Дараагийн кино төслөд орж ирэх юм бол энэс өөр дүрдэл тоглох юм шүү гэд ерөөсөө шийдсэн байсан. Ингээд 1987 онд найруулагч Брайан Де Палма гэдэг манай хүнийг анх удаа кинонд тоглолтог хүн байна шүү дээ. За. Тэр хүн Робертыг дахин нэг удаа дуудаад жинхэнэ дэлхийн хамгийн том зартай мафийн толгойлогч Ал Капонегийн дүрийг өгчдөг. Энд нэг тийм ээ. За 3 жил байжсэн нь дахиад. За ингээд Роберт маань ямар ч байсан мафийн дүрээс салж чадахгүй. Аргагүй шүү дээ. Өөрийг нь гаргаж ирсэн найруулагчтай үгүй гэж хэлж болохгүй шүү дээ. Гэтэ энэ дүр нь бүр онцгой гоё тийм амар харизмтай гоё дүр шүү дээ тийм. Бүр ингээд энэ дүртэй зураг авалтанд орохдоо торгон дотоож өмсөж байсан гэдэг. Яг тэгвэл Ал Капоне торгон дотоож өмсдөг байсан байхгүй. Тэг яг түүнтэй адилхан байх гэж, түүнийг мэдрэх гэж юм. Тэр дотоож нь зурагтаар гарахгүй, дэлгэцэнд гарахгүй шүү дээ. Тэгсэн ч гэсэн хамаагүй. Тэг өөрийгөө тэр яг тэр хүн шиг мэдрэх гээд энэ тэг бүр яг гоо. Бүр ингэж тоглож байгаа хүмүүсийг харахад бүр цаанаасаа л хүндлэмээр санагдаад байна. За ингээд 3 жилийн дараа дахиад нэг гангстертай кино гардаг. Энэ удаа бүр колт болсон Goodfellas гэдэг кинонд гол дүр бүтээн. Найруулагч нь мэдээж манай Мартин Скорсезе байна. Хамтран тоглогч нь Жо Пеши болон Рэй Лиотта бас л мундаг жүжигч юм байсан. Жо Пеши харин энэ киногоор анхныхаа бүгд цорын ганц Оскар авдаг. Шилдэг туслах дүрээр. За ингээд ер нь Робертийн тоглосон мундаг кинонуудыг дурдаад ах юм бол барахгүй. Ер нь яг гарч ирж исэн үеийнх нь өөрийг нь яг од болгосон тэр үеийнх нь кинонуудыг ер нь дурдж байгаа. Awakenings, Cape Fear, The Bronx Tale гэдэг ер нь цаашдаа ингээд хөгжиж байгаа. Ингээд 1993 онд Роберт нэгэн харамсалтай мэдээг хүлээж авсан. Түүний аав нь буюу эцэг Роберт тэнгэр талсан гэнэ.
аав ээж нь салсан ч гэсэн аав нь түүний амьдралаас холдоогүй шүү дээ, тийм. Үргэлж хажууд нь байгаа түүнийг дэмжиж хүүгээрээ бахархан байсан. Тэгсэн чинь Робертыг 20 гаруй настай байхад нь за ер нь 20 төгсөжсэн ч юм уу. Ээж нь ааваас нь яагаад салсан тухайгаа ярьж өгсөн гинэ. За наадах ч бүр үнэхээр сонирмс яагаад гэж боддог. Тэгсэн чинь аав нь ижил хүснээ сонирхож гэдгийг хэлсэн юм байна. Ингээд тэдний амьдралд цэг тавьчихсан юм. Гэтэ Робертийн аав ч сайн найзууд хэвээрээ байгаад бие биенээс ерөөсө холдоогүй. Тэд үргэлж бие биендээ санаа тавиад бие биенийгээ ер нь анхаардаг байсан. Аав нь өвчтөй болсны дараа ч гэсэн Робертийн ээж нь хуучин нөхрөө гэртээ байлгаад асарч халамжилсаар байгаад сүүлчийн мөчт нь хамт байсан гэдэг. Харин нас барахаас өмнө хүүдээ өөрийн өдрийн тэмдэглэлүүдийг үлдээсэн юм байна. 4 ширхэг өдрийн тэмдэглэл байсан. Роберт эдгээр тэмдэглэлийг уншиж чадаагүй. Уншихад их хүнд сэтгэл нь өвдөд байсан гэнэ. Тэгээд цаг нь болохоор уншнаа гэд цаашаа тавьсан юм байна. Гэхдээ тэдгээр тэмдэглэлүүдийг нэг сэтгүүлд өгөөд тэрүүгээр ном болж гарч ирсэн гэдэг байна. Гэхдээ Роберт өөрөө тэрийг уншаагүй юм байна л дээ. Харин 2014 онд цаг нь болсон бол л та. Роберт аавдаа зориулсан нэгэн баримтат кино хийгээд тэр кинон дээр эдгээр тэмдэглэлийг уншдаг. Роберт өөр ингэж хэлсэн гэнэ. Миний хүүхдүүд ач гучнаар маань өвөө нь хаанаас ирснийг тэдний өвөг дээдс ямар хүн байсан талаар мэдэх ёстой. Тийм учраас би энэ киног хийсэн гэж ярьдаг юм. Энэ тэмдэглэлт нь аав нь хэрхэн хүүхдэд тижих гэж мөнгө их болох гэж хичээж байсан тухайга. Мөн Робертыг хар багт нь салахад ямар хэцүү байсан тухайга. Ижил хүссэн гэдгийг мэдээд маш хэцүү байсан тухайга их ганцаарддаг байсан гэх мэт өөрийн бүхий л тэр сэтгэл зүйн байдлаа бичиж үлдээсэн юм. Бүр сүлд эхэлж бичсэн гэдэг нь 63 оноос 73 он хүртэл яг Роберт зориулж бичсэн ийм тэмдэглэлүүд юм байна. Мөн тэдгээр бичвэрт Робертоор ямар их бахархаж байгаагаа бас бичсэн байдаг. Яг энийг уншихаар өөрийн нэг гоё юм бодогдоод байгаа. Хэдий аав нас барсан ч гэсэн Дэваж ангаас дахиад илгээгээд байгаа юм шиг. Яг тийм байна. Өөр яг тийм гоё мэдрэмж өгöd байгаа. Аав хоёр байнга уулзаад бие биенийхээ ажлыг ярилцдаг. Миний хүүгийн кино ийм болсон, ингэж жүжиглвэл илүү дээр ч юм уу? Эсвэл таны зураг ийм байна. Тэнд зарвал илүү зүгээр ч юм уу гэх мэтчлэн ер нь их дотн харилцаатай байсан. За ийм ч учраас аавынхаа үлдээсэн тэр тэмдэглэлүүдийг уншиж чаддаггүй байсан болов. За мөн аавынхаа ганцаардаж дотоод хүнтэйгээ тэмцэлж байсан тэр мэдрэмжээс нь бас айгаад исэн болов гэж харахаар. За ингээд Роберт мань одоо дэлхийн од болсон. Хинж түүнийг ханаас нь чараад танина. Цаашид ч маш олон мундаг кино тоглосныг бид мэдж байгаа. Casino and Heat, The Fan гэдэг бүр ингээд тоолж барж байгаа. Эднэр бол зүгээр тусдаа нэвтрүүлэг хийсэн ч гэсэн болохоор эдгээр ийм мундаг бүтээлүүд байж байгаа. Мөн маш олон мафта кино тоглосон. Irishman байна. Тийм, хамгийн сүүлийнх. Эсвэл юу тийм баг. Бүр Shark Tale гэдэг кинонд, хүүхэлдэйн кинонд бас мафийн толгойгчийн дүр оруулж байгаа. Энэ тэр нэг макул ахгүй. Энд чинь нэмэгтэй. За мөн найз Мартин Скорсезетэйгээ хамтран маш олон кино хийсээр байгаа. Тэд нийт 10 кинонд хамтран ажилласан юм байна. За мөн бас нэг богино хэмжээний кино байдаг. Тэрэн дээр хоёулаа продюсераар ажилладаг байна. Роберт Де Ниро нийт 9 удаа Оскар нэр дэвшээд 2 удаагийн шагнал хүртсэн. За заадагч одоо 83 настай ч гэсэн ажиллаа хийсэн хэвээр гайхалтай дүрээ бүтээсээр яваа домогт жижигчин юм. Ястай хөөрхөн. Маш гоё. Аавын төгсдө таалагдлаа. Эхлээд би ухаалаг аавч ер нь бол юм бас тийм хэцүү токсик тийм харилцаатай биш мөртлөө яа залж чам бол гэж бодсон. Үнэхээр хүндэтгэх шалтгаан байна. Тэгээд бас тэр харилцааг үргэлжлүүлэхдээ ч маш сайн аав, маш сайн ээж байж чадсан байна. Ямар хөөрх юм бэ. Харин тийм. Ер нь нэг юм захаа махаа бичиж үлдээж идэм үгэж бодлоо бүр. Гэвч энэ өөр айгүй гоё л та. Яг зарим нэг талаараа сэтгэл зүйн асуудалтай болж болох л юм. Гэхдээ л чинь яг тэр дээрээс өгöd байгаа юм шиг явуулаад байгаа юм шиг тий. Айгүй гоё санагдсан надад. Гоё лаа. За баярлалаа. За шинжлэх ухааны танин их од мөндөрсөг та бүхэндээ кино дөх нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөрсөг, ТV телевиз, од мөндөр радио 83.307 хас долгионоор хүрч байгаа.
За энэ дугаарыг хамтран ажиллагчаар Ханиад Томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаах Travel, за мөн илүү гүйцэлүг ТV дэмжиж ажиллалаа. За нэвтрүүлгийг бэлтгэн өргөсөн их хоттой баярлалаа. За баярлалаа цэглээ. Сайхан шилжээ. Сайхан шилжээ. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.